За үндсэн хуулийн 14.1 дээр сая үргэлж гаргаж дурдж байна. Хүнийг нийгмийн байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар ялгуулан гадуурхаж болохгүй гэдэг ингээд заасан. Энэ бол төр өөрөө ялгуулан гадуурхыг бий болгож болохгүй л дээ. Ерөө ялгуулан гадуурх ялгаатай асуулт хандаад ирэх юм бол бухимдал үүсдэг, үйл боловсрол үүсдэг. Үүнээс одоо гарах үр дүнгууд бол маш өндөр байдаг. Тэгээд энд орж ирсэн улсын хурлын гишүүд би одоо гишүүн болвол тэдэн төрний цалин авна гэж орж ирсэн гишүүн бол нэг ч байхгүй байна. Нөгөө талаасаа нийгмийн даатгалын сангаас олгодог ажилтнуудын тэмцчин 24 сар одоо улсын хурлын тамгын газар бидний нийгмийн даатгалыг төлж байгаа ш цалин өгж байгаа юм чинь. Тэгээд нийгмийн даатгалаараа хуулиараа ингээ хамгаалагдсан юм баггүй. Хуулиараа хамгаалагдсан. Одоо шин даваас өрн гишүүн бол 17 дахь жилдээ нийгмийн даатгал төлөвлөж байгаа одоо улсын хурлын тамгын газараас. Тэгээд чин хуулиараа ингээ хамгаалсан юмнуудыг бид нэр дахиад ийм одоо ялгууртай байдлыг бас нэгдүгээр бий болгож болохгүй. Тийм учраас би үргэлж гаргах та нэгдүгээрт санал нэг байна. За тэгээд одоо зүгээр нэг сонирхол жишээ хэлэх юм да. Одоо сая нөгөө нэлээд бужигна засгийг огцруулах, улсын хурлын даргаыг огцруулах гэдэг асуудал их хурл дээр явхад маш олон гишүүд жирийн иргэн гэж ярьж байна. Гэхдээ бид чинь кастинг системтэй ус болчихоогүй үстэ. Бид хугацаатай л ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Дахин сонгогдвол 8 жил, дахин сонгогдвол 12 жил. Одоо энэ сэтгүүлд зурагчин гэдэгтэй л адилхан улсын хурлын гишүүл гэдэг тодорхойлолтоор ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд зүгээр яг энэ хууль нэгэн хүндэгчнээр би бол нэг л юм оруулж өмөр санагдаад байна. Одоо ажлын стандарт хэлэхэд. Юу н улсын хурлын гишүүн одоо ажиллаа өгөөд гадаадын иргэн болох, гадаадын байгууллагад ажиллах ийм зүйлүүдийг хааж өгөх хэрэгтэй. Бүр хуулиараа. Тэгэхгүй бол хэд хамгаалах газрын дарга байсан, улсын хурлын гишүүн байсан хүн гадны иргэн болоод тэнд ажил суурсан юм тохиолдол байгаа шүү дээ. Энэ асуудлуудыг бид нар хуулиар хааж өгөх хэрэгтэй. Чи нэг биш тохиолдол байгаа шүү дээ. Би энийг л хэлэх гэсэн. Ер нь бол тэгээд энэ чин одоо нийгмийн даатгалын сангийнхан хуулиараа энэ чин асуудлын шийдэл нийгмийн хамгаалсан шийдэд өгсөн байхад давхар одоо ерхэд л яах гэдэг. Хөдөлмөрийн хуулиараа адилхан зохицуулаад явна л да. Тийм учраас би энэ үргэлж гаргахтай санал нэг байна.